Бид хэд ч одоо хичнээн сайхан нартаа ихэлсэн те форум маань энэ чинь бүгдээрээ өвсөн дээрээ тойрч суугаал те. Тэгээ яг ингээд нөгөө ямар сайндаа ингээд аахгүй энэ чинь нөгөө форумын нэг хэсэг. Гоё те. Хүчтэй бараа. Угсаа Монголын уур амьсгал энэ эрсдэс те. Тэгэл усаач гээл те. Сандал тэгээ нэг мэдсэн чинь одоо бараг 7 хоногийн дараа энэ ингээд бүтцэн явж байна. Одоо манай отгоогийн нэр үндэтэй холбоотой баг те. Гэхдээ яг би одоо фермер гэх юм уу? Одоо мал аж ахуйтай нэг ферм тэ болоод тэгээ араас нь эхлээд фермтэй болсон. Тэгээд зүгээр нэг эзний хандлагаар ингээд дараа нь эн чинь ерөөсөө үр дүн гарахгүй байсан. Тэгээд дараа нь юу гэхээр яг өөрөө малчин болох хэвээр өөрөө хажууд нь байхгүй үр дүн гарахгүй байна гэдэг. Тэгээ сүүлийн жил бол ингээд баг эндээ байж тээ. Фермерүүд малчид ингээд тариаланчидтай ингээд сууж байгаа асуудлаа ярьдаг юм форум гэдэг чинь альва форум чинь тийм ч ярилцчих хэвээр. Тэгээ форум хийх ер нь зайлшгүй шаардлага. Яг бол ярилцахгүй байна. Энэ фермерүүдийн коллаборашн малчтын тийм хамтын ажиллагаанд тулгуурлах хэвээр. Гэхдээ хамтын ажиллагаа нь байхгүй учраас дундын ченжүүд асуудлыг шийдэж байна. За нөгөө талдаа юм ченжүүд гэдэг нь би буруутгах байгаа юм биш. Гэхдээ нийтлэмэн гэдэг чинь бол буруу шишгтэй чинь шууд ингээд хэрэглэгч үйлдвэрлэгч хоёр хоорондоо уулзах боломж байхад дундын хүн орж ирж өөртөө өртгөх шингээгээд байдаг юм асуудал байна. Өртгөх шингээж байгаа хүн бол зөвхөн худалдаа намын ашиг сонж харж байгаа болохоос биш. Тариалж байгаа хүн фермер хүмүүс шиг ийм доктортой хөгжил бол олж харахгүй байгаа. Тэгэхээр энэ форум бол ийм доктортой хөгжлийг ирэл хийсэн. Мөн хамтын ажиллагааг бий болгосон ийм л арга хэмжээ гэж харж байгаа. Бид нар нэг юм уралдаад нөгөө 30 жилийн өмнөөс хойш нэг уралдаад 90 оноос хойш уралдаад байгаа тэр нэг юм зан одоо хүртэл тавигдаагүй. Нэгнийхээ фермийнхээ алдаа туршлагаа нэгэндээ хэлж өгдөггүй. Тэгээ одоо тэр үтгийл одоо нэгэндээ ямар тэжээл хилдгээ жишээ хийж өгдөгөө хүртэл нууцлах маягтай. Гэхдээ хүн болгон тийм биш л дээ. Тэгээд тийм байгаад байгаа. Тэгэхээр чи бусад газар бол ингээл гадны дотоод итгэл гадаадын хүмүүст ч бүх юм нээлттэй хэлж өгөөд явж байдаг. Тэгэхээр энэ фермерүүдийн энэ арга хэмжээ ерөөсө байнгын болж байгаа хэвээр. Тэгээ энэ бол энэ одоо бодит одоо жишээ нь дэмий би сургалтын сүйтгэл хийсэн. Их сайн болвол өвөр Монгол даяар 71 салбартай одоо манайхаар монос гэж байдаг шүү дээ. Одоо хүний имийн гэдэг тэр шиг малын имийн монос гэдэг одоо монос гэж ойлгох хэрэгтэй. Их сайн гэж. Дээр нь мөн адилхан өөрөө үйлдвэрлэдэг. Дээр нь их сайны одоо англи өөрийнх нь хэлж байгаа нь Eco C гэдэг одоо буюу нэм органик чиглэл рүү явдаг. Малыг одоо бид нар чинь дандаа антибиотикоор эмчлээд шүү дээ. Бид нар одоо эмчилж болж байгаа нь ингээд. Тэгээ Улаан туяа захирал бол энэ компани 30 жилийн турш үүсгэн байгуулсан. Тэгээд өөрсдөө энэ одоо хорхоо туу, халуун хөөх энэ бүх юм нь өөрсдийн ургамлын гаралтай байна. Хамгийн чухал юм нь бас хятадын одоо мал аж ахуй энэ тариа эрдэм шилжих нь бол хэд одоо бид нар бол зүршгүй шүү дээ. Одоо бид нар өөрсдөө ямар хаанаа болсон вэ? Энэ бүх томоохон үйлдвэрүүд нь их сайнтай хамтарч их сайн тэдний одоо бүтээгдэхүүнийг одоо борлуулдаг. Дээр нь их сайн мал эмнэлгийн хороотой, мал эмнэлэгтэй гэсэн. Одоо өвөр Монголыг бараг бүрэн эрхшээж ийн гэж ойлгож байна. Дээр нь өвөр Монголын албалагын тариа гэж нэрлэдэг байгаа. Тэр нэг одоо вакциныг манайх нэг вакцин. Тэрийг зөвхөн их сайн хийдэг. Эдний компани 400-аад одоо эмчтэй, машинтай, тэгээ 400-аад машинтай малчдын талбай болгоноор очиж малчин болгондоо ингэж явдаг ийм компани. Та бүгдэд бас хэлэхэд Монгол улсад одоо нөгөөдөр одоо бид нар албан ёсоор нээлтийг хийх гэж Улаан туяа захирал ирсэн байгаа. Одоо хоршоожл гэж одоо Монгол улсад ярьж байна те. Одоо бидний чинь гол зорилго хэдүүл хамтрал гэдэг байгаа шүү дээ. Тэгээ яг тэрнгээр бид нар түүх ярьж өгөх хүн бол ирж байна. Түүх гэж одоо бодит өөрийнхөө туршлагыг тэгээ хятад улсын хоршоожлын одоо төв байгууллага байгаа. Яг тэрний одоо тэргүүн зэргийн одоо улсын тэргүүн зэргийн хоршоожлын одоо захирал хишиг дүүр ах маань байгаа. Тэгээд хятад бол хийж чадж байгаа хүнээ дэмждэг юм байна. Одоо анх 11 үнэтэй гэсэн тийм ээ хоршоожл байгуулад ингээд үр дүн гаргаад 77 ядуу өрхийг тэтгээд араасаа дагуулад ингээд явсан. Тэрний ард дээр улсаас нь хамтраад хуашин гэж одоо манайхаар одоо цагаан толгойг ингээл ярьдаг те одоо нөө сэлэнг үйлдвэр гэдэг шиг хятадын одоо энэ хойд бүс нутагт нутаг үхртэй сэлгээр Гринфорд, Шарло, Симметал те энэ сэлэгс нутаг үхэр ингэсэн одоо 40 гаруй 40 хэдэн жилийн 43 жил гаргаж ирж байгаа хуашин үхрийн мянган үхрийн талбайг одоо чинь улсаас нь дэмжлэгтэйгээр барьсан. Яг тэр улсын одоо баримжааны гэж ирдэг те одоо стандарт ингээд манайх шиг юм ферм тэр чигтээ ингээд бетонтчихсан гэл нүсэр том бүтээн байгуулалттай мянган үхэртэй нэг үхэр нэхэд одоо маргааш яригчсан би та хэдэд нөгөө спойлердод хэлэхэд нэг үхэр нэхэд 200 сая төгрөгийн өмнө хүрдэг нөгөө дуудлага бухан тэгж хүрдэг юм
талбай яг бидний хилийн цаана гэж. Дээр нь хишиг дүүрэн ах юу гэж нэхэр Монголд энэ тохирноо би мэдэж байна. Энэ ягаад гэвэл нутаг ухартаас сэлгэж гаргаж авсан ийм өхөр байгаа учраас ингээд бид нар гаднаас Европоос авчирдаг байшин савыг авчрахгүй бол бас хэцүү штэй гэж одоо тий. Яг ингээд нутаг ухар энийг ингээд арга малдах юунууд бол ингээд хажууд байж байгаа. Тэгээд хуашин өхрийг бас нутагшуулах тал дээр бид нар хамтран ажиллая гэдэг юмыг бас яриад явж байгаа. Хишиг дүүрэн ах маань бас та бүгдтэй 2 өдрийн турш бас байна. Тэгээд та бүгд зөвхөн тайзан дээр гарсан үед нь биш. Бусад үед нь одоо манад бол өхөр сонирхож байгаа, мал сонирхож байгаа юм зөндөө байгаа шүү дээ. Бүгдээрээ сайхан ингээ холбогдоод яваарай гэж хүсэх байна. Одоо дараагийн энд бичигдэх компани одоо манад зураг нь одоо Дончин нэр компанийн нэр нь Дунчун миний боо. Энэ болохоор нөгөө хөдөө аж ахуй нөгөө equipment буюу одоо юм тоног төмөр хийцлийн компани. Байшин барилгыг бүтэн каркасаас нь эхлээд доторх түрүүн биесээс нэг сургалтын сүйтгэлгээд би энэ ингээд нэг бетоны шомон суурийн баг авчраал нэг ингээд тооцсон чи би нүсэр их мөнгөөр улаан төрөө захирал ийм мөнгө орсон гэсэн чинь намайг бол нэлээд мараг загнасан. Тэгтээ намайг бас нэг өмөрс нэг хаваа тий цэнгэлт бах цэцэнд бах намайг сургалтын сүйтгэл гэсэн зөвөө наач сургалтын сүйтгэл тэгжээс өмнө. Тэгээ тим компани хэлсэн бид нар маш их таатай байгаа. Тэгээд бүх нөгөө доторх нөгөө өхөр ингээд нэг хашдаг бид нар нэг өөрсдөө агнаад хийдэг штэ тэд нар шиг ингээд equipment тэгээ чинь масс үйлдвэрлэл учраас хямдхан байдаг тий нөгөө талдаа шууд үйлдвэртэй найцсан дундын юм байхгүй бид эдийн үуч гэсэн ингээд энд одоо ийм компани авчирчлаа одоо нууштай одоо бусад хүмүүсийн санаагаар бол нуугаал за ийм тоног төхөөрөмж ингэнэ гэхгүй одоо та бүгдэнд нь нээлттэй энэ компани төлөөлөгчгийн газрын бид нар энд байгуулж өгье холболтыг бид нар хийж өгье тэнд нь бид нар нэг ингээл хэд дахин нуглаад ах ямар шаардлага байхгүй олон бид нар мал аж ахуйс ирэх ёстой шүү дээ тэрнээс энэ төмөр зарж бид нар эдний компани бол хоньны хашаанаас эхлээд Австрали руу хүртэл одоо зардаг ийм компани байгаа. Супол коник мэдхгүй байх те Шамдын шеф гэдэг нөгөө нэг нүдний шилтэй ах шиг яг ах шиг нэг хүн байдаг нэг хоньтойгоо байгаа те Монголын одоо яг тий 25 жил энэ Супол гэж хонийг үржил шимтэй хонийг гэхдээ цэврээр нь байх ёстой гэдгийг ах маш их ярьдаг. Ард нь одоо махны зорилтоор бол F1-ээр явж болно. Үржүүлэгч байгаа бол заавал цэврээр явах хэрэгтэй гэдэг. Яг энийг одоо бид хоёр өнөөдөр лаг танилцлаа нөгөө сошиалаар хараад байсан. Тэгээд их өндөр хүн байсан. Тэгээд Батулга ах маань бас өөрийнхөө туршлагаа танилцсан 25 жил. За Амар ах маань бас байгаа. Амар ах байна уу доктор? Бас та орхон хойныг сонссон те бид нар гадаад хойно яриад байгаа. Гэхдээ орхон хойно ч бас л үржлийн аргаар гаргаж ирсэн л байгаа шүү дээ. Тэгээд сонирхолтой нь Амар ах бас хонь нээж байгаа. Тэгээд өвөө нь орхон хойныг одоо үндэслэгчдийн баг нь тэгээд ээж нь болохоор бас ногоо одоо тижээл түн дагсан тижээлийн явсан. Хүү нь болохоор өвөө одоо ээжийнхээ ажлыг үргэлжлүүлээд ингэж явж байгаа. Тэгтэл нөгөө одоо бүр нэг юм том хэмжээнд хүрдэггүй яг л ингээл өөрсдийнхөө хэмжээнд эрдэм жижигний ажил хийгээд байдаг. Тэгээ том хэмжээнд хүрэхийн тулд одоо батлагч гэсэн хэлэх бах Суполкийг олон хүнд ижих хэрэгтэй тийм. Яг тэрийг дагнсан бүс сүрэнгүүд бий болох хэрэгтэй. Одоо яг гişиг дүүрэн ахын зорилго шүү дээ. Одоо хуашин өхрийг хэл давж тижээж бид нар олоолаа олох хэрэгтэй гэж тийм. Ингээд олон хүнд ижээдэг болох хэрэгтэй гэдэг нэг тийм л зорилгууд илүү олон хүн ирсэн байгаа. Тэгээд би өөрийнхөө туршлагаас хэлэхэд бол эхлээд нөгөө мэрэгэн ардын үг байна. Тэр сайлаа бэлтгэхээ саваа бэлтгэдэг л үг юм байна. Үний юм байна. Төлөв шүү дээ. Зүбэстэй. Фармыг юу гэж бодож байна? Хэлсэлчээ хэлээ. Тэгээ энэ фарм ер нь байх ёстой юу? Тэ ер нь зорилго чиглэн зөв явж гин үү? Яв гэж харагдаж байна. Сая яг форумд нөгөө оролцогчид яг ингээд нөгөө нэг өөртөө танилцуулаад явсан шүү дээ. Тэнгүүд яг эн чинь нөгөө нэг community үүсэж байгаа байхгүй юу? Ер нь аливаа юм чинь ингээд нөгөө оролцогчид гэж байгаа шүү дээ. Аливаа үйл ажиллагаанд ямар ч бизнес ч байсан те ямар ч нэг үйл ажиллагаа байсан тэрэнд чинь оролцогчид буюу ингээд их ашиг хөндөгж байгаа хүмүүс болон тэрийг хамтдаа авч явах багнууд гэсэн санаагаар бүгд тэр дундаа community үүсдэг. Тэнгүүд отгоогийн хэлж байгаа ч гэсэн тэр санаа өөрөө айгуу гоё цөмнөхгүй юу? Одоо бид нэр ингээд бүх юмыг ингээд нэг юм ганцаараа жижиг цөөхнөөрөө хийх гээд хоорондоо өрсөлдөх юм шиг те нөгөө know how буюу сайн жишээгээ хуваалцдаггүй, алдаагаа хуваалцдаггүй. Энээс болоод яг заавал өөрөө алдчихэж ухамсарлах гээд байдаг. Гэтэл нөгөө бусдын алдаан дээр суралцах гэдэг чинь өөрөө хөгжлөхгүй юу? Тэгээ энэ утгаараа бол яг энэ форум
айгуу чухал байна. Дээрээс нь ингээд бид нар форум чинь ингээд нэг заал олж хийх шиг амарх юм байхгүй шүү дээ. Тэ нэг байшин дотор ороод суугаад за нэг юм үйл явдал болохгүй нь ойлгомжтой тийм ээ. Нөгөө болдгоо юм байна. Тий нөгөө адилхан бүгдээрээ тайман суугаад гарч нэг хоолоо идэл кофегоо уугаад ингээд явдаг форумуд бол амар их байгаа. А тэгмүүд яг малчин форум гэдэг утгаараа яг газар дээр нэрээд яг энэ ч тийм юм бүтц ингээд танилцуулга маань бүгд явлаа. Тэг дээрээс нь одоо яг энэ нөгөө эрсдэс уур амьслаа бид нар мэдчихэж тийм. Багнаа барингаа тийм. Майхан дотор магнаа. Одоо тэнгуү тэн чи гадаа хүмүүс майхангаа зассан байсан шүү дээ. Тэр майхнууд одоо хаана байгаа хинч мэдэхгүй. Тэхээсээ явцсан байгаа шүү дээ. Ер нь тий. Байгалийн шалгарыг бол тооцох хэрэгтэй бас дэлхий бидэрт бас харууллаа. Гэхдээ яг цаг агаар ус урьдсан мэдээ авсан оройдоо бороотой гэсэн яг хоолны араас таарлаа. Маргааш бол алган сайхан өдөр байгаа. Тэгээд өнөөдөр албан ёсоор бас форумынхаа нээлтийг хийцгээе. жил юм ярьлаа. Тэгээ нэг ажил маань урагшилдгүй. Тэгээ ер нь монголчууд тэгвэл ийм урагшгүй хүмүүс юм уу гэхээр үгүй. 3 сая мөртлөө бид нар дэлхийн хэмжээний одуудыг төрүүлж байна. Тийм авьяаслаг. Тэгсэн мөртлөө бид нар яагаад энэ нэг жижигхэн аж ахуй шиг эдийн засаг аваа явчих чаддгүй юм. Хүмүүс Монголын эдийн засаг хямрлаа гэхээр нь байхгүй юм яаж хямрдгийг ингээд би гайхдаг байхгүй. Ягаад гэвэл 15 тэрбум доллар бол хувь хүний хувьд бол их мөнгө. Улсын хэмжээнд бол 15 тэрбум гэдэг чинь уучлаарай Apple компани чи хүчний борлуулалт нь 16 ч үлээ 7 ч үлээ тэрбум доллар байдаг те. Тэгэхээр нэг тиймхэн хэмжээний мөнгийг айтаахан зарцуулаад ингээ аваа явчих чадахгүй бид нар яатсан хүмүүс болохоор ингэдгийм бэ гэд 16 оноос хойш нэлээд тийм өргөн хүрээний судалгаа хийж эхэлсэн юм аа. Монгол улс яагаад хөгждөг юм бэ? Бид нар өчнөө их хичээлээ мэрилээ. Тэрний үр дүн нь бол их сонирхолтой. Тэр форумууд дээр огт ярьдгүй зүйлүүдийг бол би өөртөө олж мэдсэн. Өнөөдрийн арга хэмжээтэй бас хамааралтай нэгэн төслийг удирдахжсэн нь бол би төмөр замын төслийг удирдахжсэн. Төмөр зам барихад их хэцүү, их том ажил мэт санагддаг боловч үнэн хэрэгтээ төмөр замыг барих ажил нь өөрөө ерөөсөө 20%. Тэр бол тийм хэцүү юм биш. Тэр одоо хамгийн хэцүү юм нь бол тэрүүний маршрутыг гаргах байдаг. Тэр бүх зөвшөөрөл, тэр хүмүүсийг одоо хооронд нь уулзрыг нь олох, тэр улс төрийн элдв янзын тэгийг гаргах, тэр эдийн техникийн тооцоолол энтрийг гаргаж барих энэ тэргээ тэр нь бол хамгийн их цаг авдаг, хамгийн их мөнгө зарцуулагддаг нь тэрэндээ байдаг. Тэр яг төмөр замыг барих нь бол хамгийн амархан гайхалтай тийм. Тэгэхээр мэдээж хэрэг одоо техникийн мэдлэг бол чухал. Гэхдээ түрүүчийн хэлдэг шиг төмөр замыг барихад техникийн хэсэг нь бол зөвхөн 20% нь байдаг юм шүү. Тэрний наадлын бид нар хоорондоо яаж ойлголцсон, яаж ам нэгтэйгээр энэ аж ахуйгаа авч явахын гэдгийг ойлголцож тохиролцох нь бол өөрөө хамгийн хэцүү, хамгийн чухал ажил байдаг юм шүү. За ингээд баярлалаа та нартай. Амжилт хүсье. За баярлалаа. Манай малжих хооронд бол өвөлжөхөд бол заримдаа 500 мал дараа хавруулахад бол за хагас нь хорогдчихно. Тэгэд энэ хорогдол нь өгөөл алавдлын шиг заавалжгүй хорогдож явах ёстой шиг тийм биш байгаа. Манайс политикал сайтай, пун хороотой, суух долоон гэртэй. За бас нэг гол нь өмнө бүрэлдэхүүн чинь сайн хажуудсан өнө малын байгаа болсоор за мал өвчин хөрлөө гэсээр барин ямар өмнө намаад зүудчих. Өнөө хэлдэггүй юу? Айлаасаа ирэхээр адараасаа ирэхэд ямар юм я политикалтэй байж лээ бол за дараа гарчаар бол өвчин хөрсөөр бүр ингээд өөрийнхөө бүлт тавьсан өмөөсөө хэрэглээд өвчин
өвчнөд малаа өмөнчих. Тэглээсээр малын өвчний андраалаа гэсээр эдгэрүүлээ гэсээр бидний сэтгэлж мөн баясангүй. Малчин хүн ерөөсөө малаан төчглээд л амьдэрдэг. Тэгэхээр малын өвчин өмхийг урьдчилан сэргийлэх бол хамгийн гол. За өвчин үрснийхэн дараа жүүдийн өмнөгээд тэгсэр жирамда оройтгүй магадгүй. Юуны өмнө бол бидний за энгийн цагдаа бол горхойгийн тууг цагдаа горхойгийн тууч. За халууны тууг цагдаа биднээс халууны туу. Өргөө сим тэжээлийн мэж андахгүй. За өнөөдөр бид харлаа тэр гэсгтээ давс ингээд таваатай байна. Үжүүлэг тавьдсан байна. Олон жилийн витамин дээр ингээд тавьдсан байна. Тэр шин бол одоо жинхэнэ хэрэгцээтэй гэдэг. Урьдчилан сэргийлэх чинь бол засгаас бол нэн хүнд гэж бодогдож байна. 28 жилийн дуршлагууд бол иймэрхүү байна. Өнөөдөр чихээд та бүгдээ дуршлагаа солилцлаа. Өнөөдөр ирээд бас олон юм сурч мэдлээ. За дараачаар олон ирээ. Эргээд манай энд малчих орондоо мал эмнэлгэнд хүчин үргээгээд бодож мөн чармэя. За баярлалаа шүү. Цагаан хад хоршоожлын захирал хишиг дүүрэн ахыг би бас өөрийнхөө туршлагаас мөн бас та дотроо бодож байгаа бас бодлоо бас нэг нүгөө хэлээсэ. Ягаад гэвэл намайг очихоор бас анх ингээд сүлжээгээр үзсэн. Монголд энэ Батчаргал гэдэг хүн ийм өндөр хашаа барьсан үхэр тэжээдэг юм байлээ ш над чиг гэл ингээд монголчуудыг бас адилхан монгол хүмүүс учраас ингээд бас мал аж ахуйгаа малчин хүмүүс учраас мал аж ахуй дээр монголчуудын бас хийж байгаа юмыг бас их ажиж сонирхож байдаг. Тэгээд та бас өөрийнхөө туршлагаасаа хоршоожлынхаа туршлагаасаа бас яриач гэж таныг урьж. За чуулга юуны өмнө өнөөдрийн тавгта халуун мэндийг хүргэж байна. За ингээд эрхэм сайхан удирдлагууд байна. Эрхэм хүндэт багш нарууд байна. За ингээд юуны өмнө бас чадах мэтгээрэнд бас хоршоодлагын тухай дүгнхэн танилцуулъя. Дахиад Отгонбаяр захирлаас бас нэг сайхан үйл ажиллагаа явуулж за ингээд над хамтаар суралцах нэг сайхан жавшааны олгосонд сэтгэл маш их өндөр байна. За чивэл одоо манай энэ хоршоодлын нэр бол Сүнцэн гушууны цагаан мал аж ахуйн тусгай хоршоодлол гэдэг юм. Одоо энэ бол анх байгуулагдал 12 онд байгуулагдсан. Гэхдээ бол 11 малчин өрхөөр одоо хувь оруулж байгуулсан малчин хоршоодлол. За эхний хугацаанд манайх бол голдуу энэ нутгийн эгэлдэр сүнд хонь малж исэн. За тэгээ сүүлдээ бол Монгол өхөр малж исэн. За чивэл 17 оноос л одоо голдлоготой энэ шилдэг махны өхрийн чиглэлүүд хандуулсан манай хоршоодлын үйл ажиллагаа бол. За одоо бол манай хоршоодлол бол 1107 шилдэг махны өхөртэй. За манай хоршоодлын одоогийн байр бол улсын төсвийн эгэлдүр байжуулах одоо суурин газар. Тэгэхээр манайх бол одоо энэ махны үнээр өхрийн борлуулдаг гол одоо эгэлдүрээр борлуулдаг одоо буух. За чивэл одоо үнэ ингэж борлуулах юм. Гэнэ бол манайхан бас манай улсын байжуулсан шинэ эгэлдүр. Энэ өхөр нь бол одоо 43 жил одоо ингэж эрлөөсөл гаргаж за чивэл одоо манай талын бэлчээр тохирсон хүйтэн төсвөртэй одоо чивэл эдэс шуус таньцуухан бас нэг их тийм их биш одоо шимтрээ бодвол чигэрэн бас манай малчид их тохиромжтой ийм эгэлдүрийн өхөр болно. Чивэл одоо махны сууч их за чивэл одоо 36 сартай хамах санжингийн хүнд нь бол одоо 900 килоас одоо нэг дүүний хооронд байдаг ийм шилдэг сайхан махны эгэлдүр. Чигэрэн бол одоо манайхны малт гэсэн бас өрөнгөлийн малт гэсэн бас энэ бухыг аваачиж бас өрлөсчүүлдэг. За чивэл гарах туулнаас арай илүү махны суучтай. Чигэрэн бол одоо манай бүх улсаараа бол одоо энэ хуаши гэсэн шинэ эгэлдүр бол одоо бас ихээр дүлхэхэд одоо чивэл малчин том тариатад бүгдээрээ малжиж байгаа. Ийм нэг сайхан шинэ эгэлдүр юм аа. За одоо Отгонбаяр захиралтай дээр уулзаж одоо би бас санаатлага дурдсан. За одоо болов танайхад бас энэ үр хөврлийн гаргадаг ч юм уу тийм ээ. Одоо ингээд хамтаараа бүгдээрээ олон хүн малжаад ирвэл одоо энэ аж тусыг бас мэднэ. Энэ бол их сайхан эгэлдүр. За тэгвэл одоо юм байна. Тэгвэл хятад улс өөр Монгол яаж юм? Би зээл авъя би юм аж ахуй хэрэглэе гэхэд миний дуур сонссноо шүү.
бүх юмыг бэлдэж өгөө. За ингээд бүх юм чинь бэлэн таны хар тарлаа өгөр чи энэ алаатай чи юм чи гэдэг юм уу махны чи юм энэ өөстөж шин тэр худалдаж авах эзэн чи энэ отгон баяр гэдэг ингээд бүх юмыг хэлчихээд ингээ хариуцлага тооцоо зээлийн өгдгөл гэж би дууссан. Үнэн бодлоо юу гэдгийг би зөвхөн танаас асууж байна. Би бол одоо хишиг дүүрэн ахын үндсэн ажил бол яг энэ гэсэн үг. Тэгээ би асуулт маань юу гэж өнөхөр таныг одоо энэ мянган үхрийн яг энэ цэвэр цусны хуашин үхрийн талбайг байгуулахад төр засгаас одоо танд одоо ямар хэмжээний олгор өгж явсан бэ гэдгийг та нэг хэлж өгөөс. Одоо Баттулга ах хүртэл сургаар ирж штэ одоо бид нар ингээд тэгдэг гинэ гэж яриад байна те. Тэгэхээр бид нар яг энэ малчтын талбайг одоо анх хоршооноос нэхэж байгуулад бас өөрийгөө чаддаг толгойлогчтой ингэж явдаг гэдгээ харуулад явсны үр дүнд улсаас тань ямар дэмжлэгээр энэ одоо хаашаа өхрийн энэ тэргүүн зэргийн энэ юуг танд олгосон бэ? Яг таны туршлагаас Монгол улс сураасай л гэж бодоод байна. За манай өвөр Монголд бол шүү дээ. Одоо энэ хоршоодлохгүй зүгээр малтсан тийм одоо энэ нөхөртэй одоо энэ хашаа сарвчуул бас байгуулж өгдөө. Одоо энэ Ярангуус одоо шатчсаар өргөнглөн одоо энэ айлд мал малж байгаа л одоо шил хоньны хашаа сарвт тутдаг ч юм уу тийм ээ. Одоо чигэл худаг ус юм уу гэрбайш юм уу одоо энэ бас зууны харьцалтайгаар одоо малчин өрхөөс өөрөө бас 115 харьтлаар ч юм уу 35 харьтлаар ч юм уу одоо ингэж гаргаж одоо крембл хашаа сарвт их сайхан чанар жон их сайхан юм болтыг. За манай өвөр Монголын мал аж ахуй бол одоо энэ талдаа бол их сайхан ажиж байгаа гэж бол хоршоодлос адилхан. Одоо хоршоодл ингээд дэше одоо төсөвчүүлээд хөгжүүлэхэд Ярангу одоос энэ улсын одоо энэ дэмжлэг их хэрэгтэй. Одоо чивчил бас мал аж ахуй хөгжихэд арай жоохон хурдан шүү дээ. Тэ ийм үднээс одоо бас манай улсаас ч манай өвөр Монгол намцгаас бас юмрхуу сайхан үйл ажиллагаа хийд юм аа. За одоо таны талбай дээр чинь малчтын талбай одоо жишээ тийм одоо мянган үхэр одоо юм ачуу байгуулахад тийм. Одоо манай хоршоодлын малчтын талбай бол одоо Ярангуус байгуулагдаад 13 жил болж байгаа. Ийм үднэс л бас эхний хугацаанд л одоос энэ малчин өрхийн хашаа сарвчийн нөхрөөр ингэж босч ирсэн байна. За чи одоо дараа дамл одоо хоршоодлон бас намсаг таниулж одоо манай хоршоодл энэ махны өхрийн үеэс хөгжүүлэх гэж анкер одоо хөдий талбайтай хөдий багтантай юм хашаа сарвч хэрэгтэй. За чигвэл одоо аль байгууллагаас одоо манайхд л одоо төрөлжүүл гаргах ганцхан байгууллага гаргадаггүй шүү дээ. Одоо эдийн засаг байдаг чигвэл одоо мал аж ахуйн товчоо байдаг. Одоо иймэрхүү газруудаас өргөмжилж одоо аль нөхрөлтөнд таарсан тэр байгууллагад очиж өргөмдлөө өгдөг. За чигээд одоо энэ бас Ярангуучууд өргөмдлөд л олчих юм шүү дээ бас. Ярангуус одоо баттай байдалтай чи үндэслэж одоо энийг бас Ярангуус засаг намсаг бас судалж ярилцсан одоо болно гэсэн сорин дээрс дамждаг байхгүй юу. Тэгэхээр одоо манай хоршоодлол бүх нийтлэл одоо бодлоход 3800 төгрөгийн тийм өртөг оруулж байгуулсан. Одоо талбайнууд 200 муу. Одоо энэтэй бол бас манайх үндсэн нэг 140% нь өөрснөө гаргах чадвар хоршоодлол. 160% нь одоо манай намсгаас ингэж олгож өгсөн их сайхан тур юм бодлоо. За ер нь илтгэгчд олон байгаа. Тэгээ хэдүүлээ нөгөө дэлгэрүүлж ярих юм байгаа бол ингээд дараа нөгөө бүлэгээрээ ярьж болно шүү дээ. Тэгээд хоёр ахтаа маш их баярлалаа. Тэгээд одоо Монголын мал аж ахуйг бид нар хэрхэн хөгжүүлэх үү гэж ярьж байгаа. Тэгээд бас үнэхээр одоо юу гэдгийг Баттулга ах шиг жишээ битгий ахиж давтагдаасаа гэж хүсэж байна. 25 жил зүтгээд байдаг үр дүн багхгүй. Хишиг дүүрэн ах хэлж шүү дээ. Ингээд ийм зорилгын төлөө тодорхой байхад 100-ны заримд нь 15% нь хашааны чинь 15% өөрөө гарга тий 85% нь улс нь өгдөг. Тэгэх юм бол эн чинь ингээд Монгол жишээ ингээд аж ахуй фермер болно гэдэг Монгол хүн болгоны мөрөөдөл хотод байгаа ч гэсэн. Гэхдээ яг нэг үгүй хэлэхэд одоо мөнгө хүн болгонд байна уу? Анхны хөрөнгө оруулалт байна уу?
Нөгөө малчтайгаа бид нар хашаа ороотой бол гэдэг байна уу? Байхгүй байгаад байдаг. Тэгээ нөгөө арилжаа 8 руу орно гэдэг өөр асуудлууд эргдээд явах бах. Тэгвэл ингээд төрийн бодлого гэдэг юм бол ийм байдлаар явдаг юм байна гэдгийг би зүгээр цогц дурдахыг одоо хүссэн юм. Тэгээд бодит одоо хоёр жишээ яг адилхан хонь боловч өхөр боловч дэмжлэгтэйгээр явж байгаа өөр жишээ дэмжлэггүй одоо өөрөө явахаар ингээд нэг ийм жишээтэй байгаагийн бид нар ийм харьцуултыг хийх хүссэн хэлцүүлэх гэсэн. Одоо асуултыг би бол өдөртсөн зүв байх гэж байна. Яг тэгэхээр бид нэг анхан шатны яаж тэжээх үү гэж ярьж ирснээс илүү ер нь яаж бид нар олон ус гарах юм. За би нөгөө мах үйлдвэрлэдэг учраас тийм. Ер нь бол олон улсын зах зээлд гадагшаа экспорт хийж ижил бид нэр ашигтай ажиллана. Би энийг бол биеэрээ тулсан. Дотоодын зах зээл бол тийм одоо томчууд бүгд ороод ирсэн байгаа шүү дээ. Гадаад зах зээлд гарахын тулд хамгийн нэгдүгürt юу хэрэгтэй вэ гэхээр малаа ирүүл болох хэрэгтэй. Малын ирүүл мэнд юусэн хамгийн чухал. Манайх бол одоо аж ахуй дээр хөр ингээд гаднаас ингээд малчтаас авдаг байсан л да анхлаад. Тэгээд авахд ингээд бид нар чинь цусны шинжилгээ бүх юм ингээд аваад оруулна федлот руугаа. Тэгэхэд бараг малчтын одоо би одоо хэлэхэд хэцүү юм. Малчтын гар дээр байгаа малны бараг 30% нь өвчтөй байдаг. Бид нар ийм баталгаагүй мах иддэг. Бид нар одоо хадвар авчиж магадгүй Монголын байгалийн бэлчээрд органик мах идэж байгаа гэж өнгөрөөд байдаг. Тэгээ органик сүү эргэлж байгаа гэж өнгөрөөд байдаг. Ясам дээр энийг одоо дэлхийд тоодгүй шүү дээ. Тэгээ дэлхийн том баячид манай махыг идэх гэдэггүй шүү дээ. Сүүг уу идэггүй шүү дээ. Яагаад тэгэхээр баталгаа авахгүй. Эрүүл хоо ямар ч баталгаа авахгүй. Одоо мал эмнэлгийн байгууллага бол маш сул ажилтдаг. Би одоо сая ингээд энэ Улаанбаатар захирлыг ингээд салбараа нээж чад баярлж байна. Бид нэр тус ямар дэмжлэг байвал зүгээр вэ гэж төрийн дэмжлэг байвал зүгээрээ гэдэг. Төрийн дэмжлэг бол бүр хамгийн эхлээд би юу гэж бодож байна вэ гэхээр бид нэр эхлээд мэдлэг олох дэмжлэг байх хэрэгтэй. Тэ? Тижээлийг тарьж сурах. Бүр хөрснөөс эхлээд хөрсөө яаж ажиллахаасаа эхлээд малаа тижээлийн бэлдэж сурсныхаа дараа бид нар малыг эрчимжүүлэх тухай ярина. Тий. Өөр төрийн дэмжлэгүүд бол байдаг л байх та 60 70 40% дэмжлэгүүд байдаг л байх те. Тэр бол дараа нь орж ирэх баг. Бид нэр өөрсдөө эхлээд мэдлэгтэй болъё. Бид нар өөрсдөө малчин удамтай гэдэг бол авч худлаа шүү. Бид нар мэдлэггүй юм лээ. Энэ бүх юм шинжлэх ухааны үндэстэй, судалгаатай, шинжилгээтэй явдаг ажил байна. За нэг хэлсэн. За баярлалаа. Яг саяны нэг төрийн дэмжлэг гээд энэ дээр нэг залгуулад хэлэхэд яг би бас холбогдох сайд одоо газрын дарга нартай бас энэ талаар бас сонсолцож ирсэн. Бас яг энэ дэшинд улсын хурлын гишүүн ирсэн байгаа болохоор магадгүй яг зүгээр биднэрт яг одоо миний харж байгаа өнцгөр бол маш том нэг бодлого манай улсад байхгүй байгаа малаж ахуйн салбар дээр. Юу вэ гэхээр юм олаж ахуйг одоо эдийн засгийн эргэлтэнд оруулна, малчтын одоо амжиргааны түвшинг дэвшлүүлэн орлоготой болгоно гэж яриад байгаа боловч энэний урьдчилж байгаа. Урьдчилж нь өөрөө юу вэ гэхээр манай улсад нэг дутагдаад байгаа бодлого юу вэ гэхээр үржлийн аж ахуйн бодлого гэдэг юм байхгүй. Одоогийн явж байгаа ерөөсөө үндсэн агуулгаараа бол таварын аж ахуйн бодлого яваад байгаа. Өдөр тутмын мах сүүгээ хэрхэн яаж борлуулах вэ гэсэн бодлого гэсэн үг хараа үгээр хэлэх юм бол тийм ээ. Энэний урьдчилж буюу бидний дөрвөн баталгаа хэлж байна. Мишер улсууд хэлж ийсэн. Мал чанартай болохын үндэс нь бол чанартай мал их сүрэг байх хэрэгтэй. Цөм сүргийн аж ахуйнуудыг бид нар бодлогоор дэмжих хэрэгтэй. Одоо Сафолк, Ангус, Швейцийн бор гэх мэтлээ тийм. Монгол улс одоо дахиж нэг цөм сүргийн аж ахуй гэдэг юмыг дахин шалгаруулад аттестачлах хэрэгтэй. Түүндээ тохирсон цөм сүргийн аж ахуйдаа тохирсон дэмжлэгүүд бодлогын янз бүрийн арга хэмжээнүүд явах хэрэгтэй. Тэгжээж энэ цөм сүргийн аж ахуйнуудаас малчт маань одоо сайжруулагч малаа хөдөлж аваад цааш нь малынхаа чанар мах сүмний гарцыг нэмэгдүүлээд ингэ явж явах хэрэгтэй. Даанч харамсалтай нь Монгол улсад бол яг энэ цөм сүргийн аж ахуйн бодлого гэдэг юм бол бараг урд өмнө бараг за социализмын үед их бага хэмжээний байсан баг. Тэрнээс хойш бол бараг байхгүй болсон. Бид нар яаж дэлхийд гарах уу гэд
асуусан. Сүүний үед бол одоо дэлхийд гарна марны одоохондоо яриад явах. Ягаад гэвэл нийт Шингэн сүүний хэрэгцээний 50-60 орчим хувийг бид нэр импортоос хуурайс үе байдлаар бэлтгэж авж байгаа. Тэгэхээр дотоодынхоо нэг зах зээлийг ихний ээлжинтэй хангах ийм асуудал байх хэвээр. Энэ дээр бол мөн ялгаагүй малчид фермерүүд ерөнхийдөө бид нар хүнс үйлдвэрлэж гэнэ гэдэг маань өөрөөсөө юу вэ гэхээр хүний амруу хийж байгаа юм чинь бол маш эрүүл байх хэвээр. Эрүүл ахуйн шаардлага хангасан байх хэвээр. Яг зөвхөн анх Отгонбаяр захирал бид нар анх танилцж байхдаа бас нэг ярьж ирсэн юм байна. Би өөртөө даахгүй их ачаа үүрээд байна. Газар тариалан чигээл, малаж хуу чигээл, үйлдвэрлэл чигээл, үйлчлэгийн салбарт ажиллаа. Энэ бол хэцүү шүү дээ. Ер нь бол хүн чаддаг юм аа ихсэн. Түрүүн хоршооны тухай юм асуудлууд яваад байна. Уг нь манай Монгол улсад энэ хоршооны систем, энэ нэмэн өртгийн сүлжээнүүд хөгжсөн байсан болвол би өнөөдөр зүгээр малчин хүн байх хэвээр. Гэтэл өнөөдөр бүх юм хийцэн те. Нэг мэдсэн улсын авраг ферм, улсын авраг тариаланч болсон явж байгаа байхгүй юу вэ? Би уг нь зүгээр малчин байхандаа байсан. Гэтэл сүүлдээ үйлдвэрлэгч болсон. Тэгээ сүүлдээ үйлчлэгийн салбарт орж эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ болгоны шалтгаан гэх юм бол маш олон юм байгаа. Тэгэхээр бид нар малчид өөрсдөө яг Барсгүй захирлын хэлдгээр яг адилхан өөрсдөө бид нар чадах ч хэвээр шинжлэх ухаанч байх хэвээр бид гихмчлээ юмнууд маш их байна. Тэгээд хэрвээ яг магадгүй илүү өдөр тутмын процесс энэ малажхан талаар өдөр тутамд яаж явдгийг одоо юу гэдэг ямар технологи баримталтыг ингээ тиймэрхүү асуулт гарч ирвэл хариулж болж байна. Тий, үгээр ямар ч